За нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй. Одоо дараагийн нэг сонирхолтой хэсэг эхлэх гэж байна. Энэ нь болохоор манай хоёр багаас нэг одоо зочид гарч ирээд яг энэ дээр өөрсдийнхөө сонгосон хариултыг бусдад нөлөөлөх байдлаар илтгэл тавьдаг ийм одоо хоёр асуултын хэсэг эхлэх гэж байна. Эхний асуултыг бүгдээрээ баруун жигүүрээсээ тавина. Тэгээ та хэд маань сонголтоо хийчээд яг илтгэл тавих зочин маань энд гарч ирэх юм байна. Асуух асуулт байна уу? Гайг байгаа. Одоо цагид болж байна. Дээр нэг надад шаана нэг чинь хүнтэй нэг годомжинд хүн танилцахтаа хэлдэг шиг тийм. 21 болж байгаа шүү. 20-50 болж20-50. байна. За ингээд саяны уянгаа хөтлөгчийн тавьсан зүйлийг ойлгосон тий? Ойлгосон. Тэгэхээр асуултад явах уу? Илтгэл тавих асуултыг эхний асуултыг баруун жигүүрээс асууя. За манай улсын нийгмийн даатгалын бодлого хэр зэрэг оновчтой гэж боддог вэ? Эйд нь арай л чанга. Бид нь эргээд үзүүлэх үйлчлэгээ нь бага. Сид нь их дарамт болдог. Би сайжраасаа гэж боддоо гэсэн. За одоо баруун жигүүрээс сүн та хоёр маань ярилцаад сонголтоо хийгээд гарч ирэх. За ингэ юм байна. Сонголтоо их юм байна. Тэгээд хоорондоо ярьж байгаа нэг хүнийг илч төлөөлөгч болоод ийш илгээх юм байна. Тэр хүн нь илтгэл тавих юм байна. Тэр илтгэл нь ард түмэнд аль зэрэг хурж байгаа гэдгийг бид нэр асуулт хариултынхаа шугамыг нээгээд мэдчих юм байна. Мөн гой бодож олсон байгаа шүү нэг тийм. Тун ухаантай хүн бодож олсон байгаа. Ингээд юу гэж бодож чинь ламаа юу гэж бодож чинь. Одоо арай л чанга штэ. Цалин буудаг өдөр чинь өмцөм аваа явцсан тоог л хардгийн. Тэгээд 10 саяас дээш цалинтай хүнийхийг бүр өмцөм аваа явцдгийг гинлээ. Гинлээ. За. Цалингийн доод хэмжээ одоос 792 мянган төгрөг лөө тий тэр хавцаа байгаа. Тэгэхээр тэндээс чинь ажилтан өөрөө 11% баг тий. Нөгөөх нь ажил олгогч нь 12 хэдэн гэх нэг 24% байхгүй болчиход байгаа шиг байна. 25. А? Нийлээд 25. 25. Нэг ингээл явчихж байгаа. Тэг чинь тий. Арай л чангу. Ковидын үеэр бүр 26% байж байгаа тэлэн болоод нэг 20% буух шиг болсон тий. Би тэгж ойлгосон шүү дээ. Гэтэл тэр төлсөн одоо цөм өгөөд байгаа гэгдээд байгаа зүйлдээ буцаагаад авдаг үйлчлэгээ байхгүй одоо сэтгэл хангалуун босоо. Тэтгэвд гарахаар өгч чинь бид нэр. Гэж найдайлаа Бид нэр өгнө гэж бодож байгаа. Тэр чинь гэхдээ бүр хамгийн эцсийнх нь үр шимийн тэтгэвэр байхгүй. Тэрнээс наан бид нэр өдөр тутамдаа ямаа амаар шүү дээ. Ойлголоо. Ингээд дарыг. Ариутаа самгай. Дарчаад төрөөс нэг нь гарах юм тийм. Аха за тэгвэл Ер нь бол одоо энэ нэр бол өөрхий тий ерөнхий асуултууд. Угаасаа л хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Юм тий. Чанга байна. Энэ бол бодол байна тий. Тэгэхээр яг бодит нөхцөл байдал бол энэ дээр л байна. Дарыг. Банк. Ой. За баярлаа. Таныг энэ дэр дөрж байна. Энд дөрж байна. Би хариултыг сонгосон. Цаг эхлэхээс өмнө та надтай ярилцаж болно. Яг л үзэгчтэй хоёлаа татах гэдэг шүү дээ, тий? Өөрсдийнхөө ярьж байгаа зуунд итгүүлэх гэдэг шүү дээ, тий? Тэгээд тайлбарлах чинь яагаад гэдгээ бас үзэгчд хүрэх гээд байна. Та надтай ярилцаж болно. Эсвэл би шууд цагийг эхлүүлж болно. Яг ярилцахаас өмнө нэг юм урьдчилаад хэлэхэд нэг юм уу яа. Тэрдгээр уухгүй. Би ер нь уудаггүй шүү дээ. хийж бодгоо. За. Тэгэхээр илүү нөгөө бодиттой л хандъя гэж байгаа. Саяны асуултанд. За. Тийм байдлаас л би юм бол хариултаа гэлцв. Би тантай бол саяны дарсан дээр ч санал нийлж байгаа. Ингээд тэгвэл би цагийг явуулаад эхэлчихье. Цаг явлаа. За, нийгмийн даатгалын шимтгэл бол бидэрт хоёр талаас төлж байгаа ажилтан болон ажил олгогч гэдэг. За, энэ хоёр маань төлөөд идэг. Эргээд гарч байгаа үр дүн бол маш багатай байгаа. Бид нар сайн мэдж байгаа. Хамгийн дөрөнд бид нар нийгмийн даатгал төлснөөрөө одоогийн байдлаар авч байгаа ганц зүйл нь тэтгэвэр. За, гэхдээ тэтгэвэрт та гарах ёстой насан дээр очиж тэрийг авнаа. Өдөр тутамдаа буюу бид нар нэг хэрэгцээ шаардлагатай үедээ нэг зээл авахаа тулаад ирэхээр банкнаас нэг авж байгаа. Тэгэхээр энийг нотлохын тулд би ажилтай байгаа шүү тий. Тогтмол ийм орлоготой иргэн би мөн гэдгийг л одоо нотлохын тулд аваад байгаа. Өөр бусдаар бид нар одоо энэ үйлчлэгийг авахд маш хүндрэлтэй байгаа шүү дээ. Эрүүл мэндийн байгууллага дээр бид нар явуулж очиход хэдэн сарын очиртай байна. Тэгэхээр бид нар улстай төлөөд төлөх л болно. Гэхдээ хамгийн гол нь буцаад аваад байх одоо тэр үйлчлэгээ үр шим айгүй багтай. Энэ бол эргээд хөдөлмөрийн зах зээл дээр маш олон одоо залуу үе буюу жензин нэр гарч ирнэ. Тэгэхээр энэ хүмүүсийнхаа хөдөлмөрлөх итгэлийг мохоох үедээ. Тийм болохоор үр дүнгээ сайжруулахын тулд хариу өгөх үйлчлэгээгээ сайжруулъя гэж байна. Баярлалаа. Янзын байна. Таныг байрандаа зогсохыг урьж байна. Сан сурах шугамаа бүгдээрээ нэ 13 тэгтийг 88 дугаарлуу мессеж хийлгэн эсвэл Freshback аппликейшнийг ашиглаад
Сая манай Батчаргал оролцогчийн тавьсан ихтгэлтэй санал нэгдэжээвэл тэрийг явуулаарай. Үгүй бол бас тэрийг илгээгээрэй. Ингэж л байгаа. Гол санаа бол шүү дээ. Зөвхөн тэтгэвэр гэж битээ хараач л гэж байгаа. Тийм байна. Зөвхөн визэнд орох хэрэгсэлтэй эсвэл зээл авах хэрэгсэл гэж энэ төлж байгаа татварыг битээ тэгж бодооч ээ. Өдөр тутамдаа л үйлчлэгээ бид нэр авмаар байна шүү дээ. Ягагтгүй л бид нэр сар болгон мөнгө төлөөд байна шүү дээ л гэж байгаа. Зөв үү? Би танийхын нэг 5 секундэд базаад ингэ хэлчих зөв үү? Зөв. Санал нэгдэж байна уу наяр? Би яагаад? Тэр C гэж бодсон ер нь. Их дарамт Их болдог. дарамт болдог. Зүгээр л дарамт болдог. За Азийн бусад орнууд бол манайхтай баг төстөөдүүл нийгмийн даатгалын шимтгэл авд юм байна. Тэгэхээр одоо бусад орнууд бол Олон тэнд одоо цалингийн яаж хэмжээ. байгаа бол Цалингийн хэмжээ. за уучлаарай. Үргэлжлүүлээд дарамт л болоод байна уу? Хин л авч яваад байна уу? Яг би ер нь бол мөн л дөө. Тэгээд эргээд нөгөө үзүүлэх үйлчлэгээ гэсэн шүү дээ. Заримдаа бас нөгөө ажиллаж байгаа хүмүүс зүгээр нөгөө одоо энийг би ингээд тэтгэврийн хамт төлж ин да дараа нь эрүүл мэндийн үйлчлэгийн хамт төлж ийн гэдгээс илүү зөвхөн цалингаа боддог байхгүй. Хэдэн төгрөгийн цалин авах. Тэгвэл тийчээсэн даатгал гэдэг нөгөө мөнгөний аваа явчихгууд яг мэдрэмжийг ингээд бодохоор тэр хүмүүс зүгээр л энэ бол маш дарамттай ингээд айгүй юм. Яг өөрсдийнхөө үеэс л бид хаалж байна. Ингэж хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа залуучууд бол хоримтлал үүсгэхэд цалингаас нугаас нийгмийн даатгалын шимтгэлгээ аваа явчихдаг. Тэгээд дээрэс нь Их дарамт болдог арай л чанга хоёр ер нь л их ойролцоо. хуваараа бизнес эрхэлж байгаа стартап гарааны бизнес эрхэлж байгаа манай энэ залуучууд байгаа шүү. Тэр залуучуудад хүртэл эн чинь 4-5 хүн ажиллуулаад тэднэрт нийгмийн даатгал орлого олохгүй ажиллаж байгаа компаниас нийгмийн даатгалын шимтгэлэг өгөөд өрөнд орно гэдэг чинь амар том асуудал байхгүй. Тэр яг өдөр Японы зах зээл ч юм уу гадны улстай харьцуулбал тэд нар илүү залуучуудаа хөнгөвчлөдөг ч юм уу дөнгөж хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа хүмүүст арай өөр бодлого ч юм уу тийм зүйлүүд байгаа хэл та. Та хоёр маа тэгээ санал нэгдсэн юм уу? Их дарамт болдог дээр юм уу? Тэгээ их дарамт болдог л гэж үзэж байгаа. За Монголд ойлголоо. бол. Та юу гэж бодож байна? Би юу гэж бодож байгаа хэлхээс өмнө энэ хоёр яагаад хоёлаа бий болчихвол гэж бодож байсан. Эднийх C болчлаа. За. Ойлголоо. Би ялцсан. Асуулт юу гэлээ? Та нэг давтаад хэлээд өгөөч. Манай улсын нийгмийн даатгалын бодлого хэр зэрэг оновчтой гэж та боддог вэ гэж аа. Би зүгээр гэж юурс цараагүй. Нийгмийн даатгалын шимтгэл гэхдээ төлөх ёстой тэгжээж ирээдүйдээ тэтгэврт гарахтаа эргээгээд мөнгө авч байгаа. Уул нь бол яг энэ бол байдаг л нэг жишг те. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг ямар ч үлээ банкнд тавиад алдсан шүү дээ. Хоёр банкнд тавиад алдсан шүү дээ. Тэр мөрийг оолж авахгүй мүү? Тэр хүмүүсээс нь аваад тэр төр мөр хизээ хохирлгүй болох юм байл гэж би бодож байна. За дарамт болж байгаа гэдэг дээр бол би санал нэг байгаа. Одоо би яг ажил олгогчийн хувьд гэдэг ихэд бол надад бол бүр үнэхээр төвхтэй байгаа. Энийг багсаж өгөх хууль боловсруулж байгаа гэсэн тэр юу болсон юм бол Тэр ямар хуулийн хүн санаачлалаа. төвшин гишүүн, улсын хурлын гишүүн, төвшин гишүүн хэд хэдэн гишүүд нэлээд олон гишүүдтэй санаачилсан юм а. Тэр нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө бас нөгөө янз бүрийн тийм одоо Шатлалтай л хийгээд ах шиг байлээ те. шатлалтай хийгээд янз бүрийн бас нөгөө нэмэгдлүүдийнхэн дараа нь хувьчилж бодоод нэг цай одоо хоолных нь мөнгө эдрийг нэмсний дараа бодоод байдаг. Тэгээ тэрийг нь болий гэдэг хит хитэн оновчтой санаанууд гарцсан хилцэх хэсэг нь дэмжигдсэн яваад л байгаа юм. Тэгэхдээ баялагын санг бас энэ нийгмийн даатгалын саналуу нь бас чиглүүлж болохоор те тэр амнаатын тэр их татврын мөнгүүдийг бас эрүүл мэнд янз янзын тэр даатгалын санууд руу нь хийгээд ажил олгогч болон ажилтнанд ингэ ямар нэгэн дарамтгүйгээр байлгаж болдгоо болов уу гэсэн бас хөлбөр би дотроо бодж лээ. Гэхдээ мунхаг миний бодол хин хамаатай ч Нэг менежментийн сайжруулах юм шиг санагдаад байдیں۔ Өсөж явах хэрэгтэй шүү дээ, тий. Мөнгө нь ингээ байгаад тэр нь өсөөд тэгээд тэг зорилгоор бол банкнд тавьсан юм шиг байгаа. Тэр мэрэгжлийн менежмент хийдэг хүмүүс л хийх хэрэгтэй юм шиг. Тэгээ Норвегийн баялагын сан энэ төр бол яг тийшээгээ мөнгөнд хийгээд тэр мөнгө чинь дандаа хувьсаан дээр ингээ байж идэг. Одоо чи Норвегийн баялагын сан чи Apple-ийн баг нэлээд их хувьд байж идэг. Тэгээ сая өөр чинь бонд босгосон гэл тэр мөнгүүд рүү л менежмент ингээ хийж идэг л юм байлээ шүү дээ. Сангуудын мөнгө чинь Саяхан би нэг таксинд явж ирсэн. За Тэгсэн чинь таксины жолооч ярьж байгаа. UB Cab-д одоо оюутлогод нэрээ ажиллаж байгаад болсон гэсэн тийм залуу байсан. Тэгээ UB Cab-д одоо таксины жолооч хийдэг. Тэгээ нийгмийн даатгалын шимтгэл би төлөх дурггүй гэж ярьж байгаа байхгүй. Яагаад гэхээр яг л өнөөдөр бидний ярьж байгаа зүйлүүдийг ярьж байгаа үйлчилгээ нь эргээд харагдахгүй байна. Одоо ер нь бол ингээл таад аваад хуваачдаг үстэй маягийн зүйл ярьсан. Тэгэхээр энэ одоо менежментийн асуудлыг сайжруулсан гэдгээл нэлээд сайн ярих ёстой. би ингэж боддог гэсэн бохоггүй нөгөө малчтын нийгмийн даатгалыг төрөөс хариуцаад байгаа шүү дээ тий. Би нэг айгу эсэргүүцдэг гэсэн бохоггүй. За ёстой болилтоо тий. Миний мөнгөөр хаа хамаагүй дондог дулмаагийн юм төлж гэж би бодсон чинь дараа нь ингээ томоор бодоод байсан чинь малчд бол тий яг л ингээ байгалийн янз янзын үед л ингээ халуун төлж нойтон төрж ингэж явж байгаа хүмүүстэй тэгэл нэг 50 65 тий 60 55 тэгэл тэтгэврт гараад
нэг удаан бас байж чадахгүй байх. Тэр хөдөлмөрийн хүнд нөхцөлд явцсан хүмүүс тий. Тийм болохоор би за төрөөс тэрийг төлжийнхэн зүгээр юм байна дөө л гэж бодсон. Энэ зүгээр миний төрсөн бодол шүү. Ингээд монголчууд юу гэж бодож байгааг бид нар яг одоо хүлээж авч байгаа санал хураалт шугам хаагдаагүй байгаа гэж найдаж байна. Ингээд сурвалжлага үзээд эргээд болцъё. Тэхүү. Эргээд үзүүлэх үйлчлэгийг баглж үздэг доо. Эргээд үзүүлэх үйлчлэгийг өөрөө жоох стандартын бос санагдаад байдаг шнэ. Тэгэл ер нь жоохон хэцүү санагддаг. Ер нь бол нийгмийн даатгалын бодлогыг бол сайжруулах нь зөв. Бүр төгс тийм нийгмийн даатгалын бодлого явагдвал нийгмийн даатгал угаасаа хүмүүст бол хэрэгтэй. Гэхдээ манад бол арай л бас нөгөө буцаад олгодог. Одоо тэтгэвэр тэтгэмжтэр олгож байгаа байдал нь бол арай л сул. Арай бага гэх юм уу тийм л. Ер нь бол юу штэ сайжраасаа гэж боддог байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо нөгөө нийгмийн даатгалч айгу өндөр авч байгаа байхгүй юу. Тэгээд авж байгаа мөнгө нэг цалингаас нь хасагдах мөнгө нөхөө учраас тэгж л бодож байгаа да. Тэгээд сайжраасаа л гэж боддог штэ. Гар дээр ирдэг цалин бага. Яг хийсэн ч гэсэн хийснээ үнэлж чаддгүй. Тэгээд яг гар дээр авч байгаа цалин ер нь айгу бага гэдэг. Нэг оюутан болохоор цагийн ажил хийх. Тэгээд тийм үнэлүүлэх ер нь айгу чухал юм шиг санагддаг. Тэгээ ажлын байр олгогч нь ч гэсэн үнэлээд ажил хийж байгаа хүмүүс нь ч гэсэн чин сэтгэлээсээ хийгээд ингээд гоё ойлголцоод яваасаа гэж боддог. Гар дээр ирдэг баг баг. Нийгмийн даатгалаас ч юм уу тийм шимтгэлээсээ болоод гэж бодож байна. Сайжраасаа гэдэг боддог хариултаа сонгох та. Тэр эргээ тэр үйлчлэгээ үзүүлэх нь баг. Нийгмийн даатгал бол чанга штэ. Хүн ингээл нэг 3 сая төгрөгийн цалин авлаа. Гадаа нэг 2 сая 500 400 тиймэрхүү цалин аавна. Тэгэл нийгмийн даатгалч одоо хэдэн хувь авдаг лээ? 21%. Тэгэл эрүүл мэндийн даатгал хүн ам орлого тэгэл хэцүү штэ. Буюу аял чанга юм аа. Яг юм гадуур сурвалжлагууд бас зүгээр юм аа. Өнгө нэмээ та дөрөөсөө зөндөө юм сонсож байгаа ч гэсэндээ нийгмийн даатгалын бодлого бол байх л ёстой байдаг ч зүйл харин яаж сайжруулах уу гэдэг дээр л гоё шийдлүүд ярилцвал. Гэтэ чи надаас асуусан шүү дээ. Тэгснэ 4 гэж яриад байгаа байхгүй юу? 5. За баярлалаа. Ингээд санал хураалтын дүн гарсан байна. Монголчууд юу гэж хариулсныг цөмөөрөө хамтдаа харцгаая те. За зүүн баг C, баруун баг B-г сонгосон байгаа. Арай л чанга. Эргээд үзүүлэх үйлчилгээ бага. Их дарамт болдог 35. За хоёулаа 35 оноо нэмж авлаа. Тэгээд энэ хуулийн өөрчлөлт хууль нь хизээ улсын хурлаар хилцэх юм бэ? Энийг яаралтай хилцээд бас батлуулах хэрэгтэй. Түрүүн бид нар бас ярьжсэн тэр төрийн нөгөө хувийн даатгалын сангууд бас орж ирж байгаа. Тэр хууль мөл нь юу болж байгаа юм болоо гişүнэ. Тэгээ татварын багц хууль гээ сангийн яамнаас эдийн засгийн хөгжлийн яамнаас орж ирэх ёстой. Тэгээ ер нь бол тэгэл яарвчлал явах ёстой. Тэгээ нэг шийдлэл нэг олигтой олохгүй байгаа болов уу гэж хувь гişүний үед боддог доо. Дараагийн бид 5-ыг нэг аваад нийлүүлчихэд бид бол шийдлийг гаргаад өгч сая бас одоо сурвалжлаганд орсон залуучуудаас уулзмаар байна. Тий. Ард түмнээ сонсъё тий. Ард түмнээ сонсъё. Тэр яаралтай л оруулахгүй л 35% их дарамт болдог гэж юм. Эргээд үзүүлэх үйлчлэгээ сайжруулмаар байна. Ингээд нийт оноо 195 оноотой байна. 280 оноотой байна. Хоёр маань тасарсан юм шүү дээ. Баяр хүргэе. Гэтэ би нэг зүйлийг хэлээд байгаа. Энэ удаагийнх магадгүй бага нь байж шээ.